Өнөөдөр бол 24 дахь цувралын 6 дахь өдөр. Альва эхлүүлсэн ажил талдаа орно гэдэг сайхан. Энэ 7 хоногт тэд сар мөгчний арлаар зочилж, далай дээр амьдардаг үндэстний өвөрмөц аж байдлыг үзээ зогсохгүй дэлхийд 2 л байдаг. Атлантис зочид буудлаар орно. Энэ бүхнийг үзэгч олондоо хүрэхэд дэмжин ажиллаж байгаа ивент итгэгч Монгол эрдэмтдийн 20 гаруй жилийн судалгаа, туршилтын үр дүнд бүтээгдсэн үндэсний бүтээгдэхүүн амин чанар. Монголчуудын дотн намд 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй Golden Gobi, эрүүл амьдралын хэм маягийг дэмжигч Солонгосын Vuvle брэнд, мөн Монголын аялал жуулчлалын салбарын анхдагч компаниудын нэг New Жуулчин байгууллагуудаа баярлалаа. Хэдийгээр тэд өрсөлдөгчд ч гэсэн хүний нутагт яваа болохоор нэгэндээ тустай тэмтэй байна. Харин одоо өнөөдрийн дугаартаа анхаарлаа хандуулцгаая. Сайхан амарцгаас нөө. Амар удаж байна. Өглөө эрт тусаад ажлаагаа самжуулаад. Тэгээд юу ажиллана л та. Энэ амин чанараа угаадсан чинь ер нь нойргууд л багсаад айгүй гоё унтаад байна. Өглөө энэ төр төртөх юмгүй сайхан босоос ирээд. Тэгээд чи одоо ядралтыг тийм үү? За нойргуудлыг байхгүй болгоно. 20 жилийн түүхтэй амин чанараа очоод гараа шидчихдээ. Өнөөдөр бас их гоё газараар явна. Миний бүр нэг сонирхол татаад бүр нэг асуумаар санагдаад байсан нэг хэл захтнаад байсан нэг хэдэн газар бий. Тэрийг л одоо очиж үзэндээ хэдүүлээ. За өдөр мэдээж нэг юм олж идэн. Тэгэнгүүт нүүрс ус задлагч. Учир нь өрөөнийхөө картыг авсан, нүдний шилээ авсан. Болжээ. Юу яа да? Надад нэг өндөг байгаа. Тэгээ өндөө шарж идэнэ. За энэ Солонгосын Vuvle брендийн нүүрс ус задлагч тэр анар хоёроос аваа хийчих. Нүүрс ус задлагч нь очиж юу айл та. Очиж энэ нөгөө тэр хүмүүст үгүй. Бас үгүй те. Тэгээ амин чанараасаа нэг уучнаа. За тэгээд одоо бодвол энэ миний мэдэхгүй л ах л та тэр хүмүүс. Хятад орн бол айгүй хөгжсөн юм байна. Одоо хойчин бол ингээд нөгөө газраа л тариалж ингэдэг байсан бол одоо бүр ингээд нөгөө энэ үйлдвэрлэгч орн болоод энэ сошиал ертөнцийг бүгд ингээд чиг утгаар нь ажиллаж шин. Худалдаа 8 бол ерөөсө дандаа хүргэлтээр. Хоол ундманд ерөөсө гэртээ хийдгүү дандаа хүргэлтээр юм байна. Манай энд ч гэсэн ресторан орой ажиллахгүй болохоор хүмүүс хүргэлтээр хоол авдаг шиг лөө. Тий яг мэдээж хүн ам цөөхөнтэй. Манайх чинь өөрсдөө үйлдвэрлэдэг тийм орон биш дандаа гаднаас юм авдаг. Хамгийн гол нь дөрөв хэдхэн ширхэг хүн завиран дээр амьдарч болоод байгаа юм би чинь. Манай монголчууд ч гэсэн гаднаас юм авахгүй гоо өөрсдөө үйлдвэрлэдэг болчихвол тийм. За дөрвөлзээ да. Цаг нэлээд 7:40 болсон байна. Дугаар сууг телевизийн үүргэвчтэй аялал нэвтрүүлгийн баг Хайнаа наралд хөл тавьж тухайн үеийн жуулчны тайван бүс далайн эргийн амьдралыг үзэгчдэд хүргэж байсан билээ. Өнөөдөр бид энэ газарт дахин ирж байна. Гэхдээ энэ удаа зүгээр нэг аяллаа нэвтрүүлэг биш, 21,000 реалити шоугаар дамжуулан Хайнааны шинэ өнгө төрх өөрчлөлтийг харуулах гэж байна. Сүүлийн 10 жилд Хятад улс эдийн засгийн хурдцтай өсөлтөөс чанартай технологид суурилсан хөгжил рүү шилжиж, бүс нутгийн онцгой бодлогоороо дэлхийд анхаарал татуулсан. Харин Хайнаа нарал энэ өөрчлөлтийн хамгийн тод жишээ болох хувирчээ. Өмнө нь зөвхөн аялал жуулчлалаар танигдж байсан энэ нарал өнөөдөр чөлөөт худалдааны бүс, татваргүй худалдааны төв, олон улсын хөрөнгө оруулалтын шин зангилаа болон хөгжиж байна. За бидүүдээ очих гэж байгаа Хайнаа нарал бол сая хэллээ яг урд зүгийнхаа хот нь бол хаваа арилтаа нэг тийм утга дээр байдаг гэж. Гөр хүн итгэх юм уу, итгэхгүй юм уу ямар ч байсан хуучин цагт бол
хятадын энэ арал одоо цөллөгийн бүс нутаг байсан гэж ярьдаг юм байна лээ. Тан үеийн нэгэн ерөнхий сайдыг тийш нь цөллөгт явуулахад тэрээр энэ нутгийг Тамгийн орны хаалга гэж нэрлсэн байдаг. Тэгэхээр тэрнийг бас нэг нотлох өөр нэг зүйл гэх юм бол 1000 гаруй жил болгосон энэ хугацаанд 18 хүн өөрийнхөө хүслээр яг жуулчин маягаар энэ арал дээр очисон гэсэн бас нэг түүх юм байна шүү дээ. Бас нэг тийм түүх юм баримт байдаг. Энэ хоёрын хооронд асар их ялгаа өнөөдөр бол бий болсон байна. Манай монголчууд тийм нэг туйлын хүсэлт юм байдаг шүү дээ. За нэг хэдэн застаа болоод том болоод боос болчих юм бол нэг хаваа явж нэг амрах юмсан гэдэг туйлын мөрөөдөл байдаг. Ердөө ч хэрэг байхгүй, тэрийг бодоод ч хэрэггүй. Тэр хол газар та нар өчнөө мөнгө үрж явснаас ерөөсө хажууд чинь хөрш оронд чинь Азийн хаваа явал тэр чигээрээ байж штэ гэдгийг хүмүүстэй хэлэх байна. Та бүхэн заавал ийшээ очиорой. За энэ Саний хот. Саний хотод бол иймэрхүү зочид буудлаа Аар цэнгэний газар худалдаа үйлчлэгийн төвд бол асар их бий зүгээр. Харахад бол маш их хэмжээний одоо шинэ шин сайхан өндөр барилгуудыг бол барьж билээ дөрвөн гам бол дэлсэн. Ерөөсөө энэ бол хол эдийн засгийн мөнгө олдог их үүсвэр нь бол аялал жуулчлал. Үүнийг ч хятадууд их сайн мэдэрсэн учраас бол энэ бол асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг болж байгаа юм байна. Гэхдээ нэг зүйл ажиглагдсан. Одоохондоо бол ийшээ гадны жуулчд бол бас их мянгаараа цуваагүй юм биш. Ховор байлээ шүү дээ. Одоо бол яг энэ ажил нь бол эд өрнөж байгаа айл болохоор их олон хүнд хайнан арлыг танил мэдүүлэх, дээр нь жуулчдыг бол одоо ийш нь татах, за дээр нь бол зар сурчлагаагаа бол олон төмд хүрэх гэсэн ийм үе шатанда явж байгаа мó гэсэн ойлголт бит хоёр төрсөн. Хайнан арал дээр бол монголчууд огт ирдгүй гэдэг нь бол үнэхээр харагдаж байна. Алтай бицээр одоо энэ чинь ирээд заавал нэг 30-40 минут болж байгаа шиг байна. Хаана гэвэл бид нар одоо нэг зочд буудлын үүдэн дээр чид байж байгаа. Энэ зочд буудалд орох гэсэн чинь паспортаа одоо тэгвэл бүхэд бүртгүүлдэг юм дээр үзүүлээд яриад ингээ яасан чинь бүх юм тохирчход ганцхан юм дээр гацчихлаа. Гацаад байгаа зүйл нь юу гэхээр Алтай битэрийн паспортын дээр хятад виз байхгүй байна гэдэг эдгээр ажиллаа. Эдгээр бол тэр цаад нөгөө бүртгэдэг цаасан дээрээ бол визний дугаар хичнээн хоног тэр визнүүд өчнөд өдрийн бэ гэж асуудаг юм байна. Тэгэхээр бид хоёр энэ бүсгүүчүүд бол одоо манай нэг сарын дотор монголчууд бүгдээр хятадаар бус ямар ч визгүй байж болно гэдгийг тайлбарлаад үнэхээр дийлэхгүй. Нууд нэг нь бол жоохон англи хэлээр ярьж байна. Гэхдээ ерөөсөө эдгээр итгэхгүй байна. Яаж хятад визгүй монголчууд байж болд юм бэ? Энэ одоо бидний паспортыг за үүнээс хойш бараг 2 цаг гарсан болсон. Тэгээд эргүүлээд үзэх юм. Гүй хөөе нөхөр наач нь хятадлуу зөндөө орсон гарсан энэ тамга мөн үү гээл ингэхээр л толгоос гисрэл. Гэхдээ харьцааны хувьд бол ийдэг. Юу ч ойлгохгүй зүгээр энийгээ л сайхан ингээл тэгээ арга бараа сүултээ өдр бүр нэг цагдаагаад ууц. За энэ сайхан наран шарлагын газар. Тэр үлсэн шүү дээ. Азийн хаваа гэж. Үнэхээр тийм байгаа биз? Их зүйл. Ерөөсө жилийн дөрөв улиралд бол нэг хэмийн нэг өөрчлөлтүүд өгдөг улиралтай. За борооны улирал гэдэг бас нэг олон сараар үргэлжилсэн усан бороо бол ордоггүй. За түрүүн бид хэлж байсан энэ хайнааны арал дээр бол ирж байгаа жуулчдын гадны жуулчдын нэлээд хэсгийг бол Оросоос ирсэн жуулчид бол эзэлдэм байлаа. Энд чи Оросын тур операторууд бол их хэмжээгээр нь жуулчдаа явуулдаг юм байна. Ингээд бид нар ууцсан хүмүүс бол Сайн байна уу? Сайн байна уу? Я 4 года в Монголии работаю. Здравствуйте. В Улан-Баторе. Да? Приятно, да. Правда. Здравствуйте. Сайн Очень байна приятно уу? встретить. Раиса. Монголруу явж байгаад хуучин манай Монголд ажиллаж байсан урсах нартайгаа тааралцсан. Тэгээд нэг Mobicom-ийн утсаар яриулсан. Тэгээ их даруух юм аа Оросууд ч зайлвал тийм ээ. Минутны яваад мөнгө нөгөөчхөө ахга санаан зовоод байгаа хөрх юмтад. Чангүй шүү. Мөхөөс гараад мөхөмах амсаагүй 10 сонлоо. Андаа уус нөгөө ургамаг савж идсээр хагаад урсан гэж ихтэй их харалсан ч гэдэг томдог. Эндээс сайхан байна. Сарамгчингууд бодвол ямар ч нөгөө нэг юугүйгээр зэрлэгээрээ байдаг бахалтай энэ долоо оронд тий. Бас тэгээд надад тэр нэг юм мөчрөн дээр суудаг шуунууд аягүй сонирм байгаа байхгүй тэр байгаа л ах та. Сайхан оронд одоо тэгэл их юм үзүүлж энэ да тий. Сайхан гой газруудаар явж үзлээ. Жохон өчтөр ч нөгөө алхаж малхаад жоохон өсөөд
жоо ууртай байсан чи одоо өнөөдөр бас өглөө бас арай өөр биш. Ямар урдан 6 дахь өдөр болчихоо. Биш. Тэгэхээр энэ удаагийнх нөгөө нэг танин мэдхүйн чиглэлтэй. Тэгээд ингээд бас Монголдо хийгээг болохоор бас арай өрмөц явдал судал ихтэй байдгийм байл. Би зүгээр Монголд хийж байгааг нь харахад бол бас гайгүй явдаг байхгүй юу гэх тийм. Чиргүү ингээд яваад идэггүй. Яг битээр бол жоохон ачаалтал таарчлаа. Тий. Машиныхаа зам дээгүүр скутерыг ерөөсөө хэрэглэдэг юм байна. Мопед скутерыг ер нь дэлхийн бүх том хотод хэрэглэхэ болцсон. Хэрэглэж үзээд энэ бол аюултай, энэ бол одоо болохгүй байна гэдгийг ойлгоцсон учраас тийм шүү дээ. Япон, Америк байхгүй шүү дээ. Энд бол скутер алга. Скутер нэрээ харагддаг шүү тий. Мопедийг бол өстой нэг хүн хөлтөө болгон ундаг юм байна. Тэгээд тусгай замтай болохоор гоё. Одоо хэдүүлээ чинь юу гэлэн жил чинь явгууны зам дээгүүр мопед явуулахгүй гэх шиг болсон шүү. Нямбугаа маань. Тийм үү. Манай нямбугаа маань. Алхаж явах чимээгүй ард ирсэн байдаг. Хийвгүй идэхэд. Тийм. Ер нь тэгтээ амар байд. Би бол нэг тэр түрээсийн мопеднуудыг унаал явчихдаг. Нөө Jet-Med, Eco Bike маань амар байдаг байхгүй. Тэр чинь нэг завлантай заяа. Орой хотын төвөөс олдгоо очдөг. Харахаар бүгдээрээ ингээд хотын ингээд захар очсон. Талбай малаа соёлын дүүргнээс тоглолт харчаад гарч ирээд олдоо гонч штэ. Ерөөсө түрээсээ мопед харагдах. Харин бага юм байна. Дандаа өөрсдийнхөө мопедийг унаалдах гэж тийм. Одоо энэ жил юу яана гэсэн сувгна. Тэр тэмдэглэгээр зам дээрээ тусгаад мопед явдаг тийм тэмдэглэг хийх юм гэсэн. Тэгэхээр харин зам нь хүрх юм уу яах юм. Тэр бол үнэхээр амар байдیں۔ Би бол 100 болол ер нь маш урхаа болчихсон шүү дээ. Би тэр өчигдрийн тэр нөө халаад тэр юун дээр зураг авсан. Их хөөсөн байлээ. Эдний халаад угаасаа тийм шижиг шүү дээ чи. Тийм үү? Амар надад хүрхгүй. Чи өөр тэр толгтолцсон байна. Би бүр нөгөө нэг бүсийн ингээ доогор үсэлдэг шүү дээ. Бүр илэг үс шиг бүр энэнгээрээ бүсэллээ. Нилээн чангахаа. Бүр илэг юм билээ тийч. За тийм гинэ. За ер нь манай 25 дугаар дээд за манай энэ удаагийн 21 тим маань хайнаа наралдах одоо аль болох хүний үзэх ёстой үзвэл цохилтой өнгөтэй өөтөө тэр газруудаар одоо үзэгчдийг аялуулж байгаа шүү. Магадгүй хайнаа нь явж үзээгүй хайнаа нь явах бодолтой байгаад одоо бид нартай хамт байгаараа хаана юу эвэл үзэх ёстой юм бэ гэдгийг чинь ерөнхийд нь харуулж байгаа. За үзэх боломжгүй улсууд нь ерөнхийдөө ийм газар байдаг юм байна гэдэг ингээд явж байна. Ер нь их шигүү ой шугуйтай л газар юм байна. Аргачлгүй одоо за би бас баталгаатай хэлж мэдгүй ямар ч юм тэр манай өвөр Монгол гайд хэлснээр бол хятадын ой модны 45% нь хайнаа нарал дээр байдгаа гэж хэлсэн. Гэтэ би тэрэнд бас нэг сайн итгэхгүй байгаа. Хүнд буруу мэдээлэл өгчгүй. Хятад ч агуу өргөн уудам газартай шүү дээ. Тэрний 45% ой мод гэхээр бас Гэтэ бас энэ ширэнгийг харахаар тийм ч биш. Үгүй тий. Уг нь бол гэтэ одоо мэдхгүй юм. Ямар ч тэгж хэлсэн шүү. Хайнаанд хятадын ой модны 45% нь байдгаа гэж хэлсэн шүү. Хайнаа нарлын өмнөд хэсэгт орших ширэнгэн ой халуун бүсийн өвөрмөц байгаль донд нэгэн сонирхолтой газар бий. Энэ бол сармагчны арал. Энд байгаль хүний гар хүрээгүй мэт онгон хിവэр хадгалагдаж өтгөн ногоон ширэнгэн ой. Чиглэг дулаан уур амьсгал. Олон зүйлийн амьтдын амьдрах орчин болдог. Тэр дундаа сармагчингууд энэ арлын жинхэнэ эзэд юм. За одоо бид нар сармагчингийн арал дээр хүрэлцэн ирсэн байна. Тэгээ одоо та бүхний харж байгаачлын одоо энэ жижигхэн сармагчингууд ингээд сүргэлцэн байгаа. Энэ сүрэг одоо нийтдээ дотроо 100-аад гаруй сармагчин байна. За энэний болохоор толгойлогч хамгаалагчгийн 2 ир сармагчинтай бусд нь бүгд одоо тэр толгойлогчийн эхнэр хүүхдүүд нь. За одоо энэ жижиг байгаа энэ зулцгууд байгаа. Энэ зулцгууд бүгдээрээ одоо 7 сартай. За энэ дээр ингээд 2 том энэ арал дээр нийтдээ 2 том сармагчингийн сүрэг байгаа. Тэгээ хоорондоо зодолтод эзэмшил газраа хувааж авдаг. За яг энэ төв хэсгийг бол яг энэ сүрэг сармагчин бол одоо эзэмшээд авсан эдний эзэмшил гэж хэлж болно. За тэгээ эдний толгойлогчийг энэ газрынхаа бүгд мэдрэл муут гэж дууддаг.
Яагаад гэвэл тийм толгойлогчийг маш муухай аштай. Хүн ойртуулах дургу. Одоо байр суурь нь дээшээ байх тусмаа сүүлээ дээш нь олгож алхдаг. Байр суурь нь доор бол доошоо олгож алхдаг. Тийм учраас одоо энэ дунд сүүлийн хамгийн дээшээ болгоцсон байгаа нь бол нөгөө бидний яриад байгаа мэдрэл мотос сармагч нь. Нэг мэдрэл мото болгох юм билээ. Хөөх юм. Одоо сая манай гайд хэллээ шүү дээ. Нэг жил нь хүний 3 настай тэнцдэг. Ингээ 25 жил амьдрадаг. Гэхдээ хүнээр бол 25-ыг үржих нь 75 нас хүрэл тэгэл хамгийн урт нас нэг 70 хүнээр бол 75 хүрэл тэгэл одоо чад болд юм байна л да. Тэгэд 6 сар тээд юм байна. 12 1 сард яг энд хэлтүүлгэн үе болд юм байна. Мах идэхгүй ерөөсөө тэр өмхий жимснээс босод бүх жимс бол өөрийнх нь хоол. Тэгтээ талах бичээнд бол өөртөө нугасгүй дуртай гэж байна. Тэгэхээр нэг гурилан юмд бол дуртай болж таарах нь байна. Тэгээ сүргийн манлаа гэх юм уу сүрг одоо ахлагч хамгаалагч гэдээ хоёр байд юм байна. Тэгээ эдгээр чинь баг ингээд нэг 100 гаруй ингээд их нэртэй тий. Тэгээд тэднийхэн төл ингээд гараад ингээд явдаг юм байна л та. Тэгээ газар нутгийн төлөө бол жинхэнэ дайн болд юм байна. Одоо мэдээж үржил шимтэй газараа булаацалдаг байлгүй. За тэгээд дайтаж одоо хоорондоо тулдахтаа бол энэ хүний нүдэн дээр тулдахгүй бүр ишээ ширэнгийнхаа шугуунхаа гүн рүү орж жагаад тэгээд үзэлцдэг юм байна. Энд хөөрхөн залгин заастаа ус өсргээд. Тэгээ байгаль дээр байгаа амьтад бол ерөөсөө л эргэжийн эмгэгчнээ үздэг тулдааны зарчмаар л явна. Тэгээд тулдаал ялсан л тэр сүрэгт одоо том байр суур эзлэн. Энэ одоо жишээлбэл хүнээр бол ингээд 5 оттой зочдуулын пүүл. Тэгээ энд бол томчууд л орно. Байр суур өндөртэй сүрэг дотроо. Сугнууд бол орохгүй л гэсэн үг. Сэлж мэлнэ гэж идэр чи яв шийд юм бэ? Тийм хүүхэд нөгөө юм амьд амтан хараад бас айгүй сонирхолтой тэгээ ингээд эдгэр чин торон дотор ш айгүй чөлөөтэй байд юм байна шүү дээ. Тэгэхээр бүр айгүй хөөрхөн. Энэ ийм сармагч юм байна ээ зайлуулаа. Тэгээд ингэдэг юм байна. Үзэх хэвээр. Энд чинь бас айгүй сонирхолтой шүү дээ. Хөөрхөн энэ 7 сартай гэдэг эднэр инээдтэй. Энийг аваад. Энэ ердөө бүр тоожгоо ч юм алга. Тэгээ энэ цаас ахгүй гэсэн чи тоогч байгаа ч юм бол. Тэгээ энэ ээжигээ дагцсан явж харж байна. Тэгээ энэ нэг сонирхолтой байна. Ингээ нөгөө хамт ингээд баг амьдарч байгаа юм шиг торонд биш. Гэр нь нөгөө модондоо байд юм байна өөр нь. Тэгээ өөрөөсөө өглөөн цагаар ингээ буугаад ирдэг гэж байна. Хоёр том сүрэг амьдардаг гэж байна. Тэгээ сая дөнгөж бид нар түрүү ирэхэд тэнд зодон болсон байхгүй. Хоёр сүрэг эзэмшил газараа булаацалтаад бас зодолцдог юм байна. Хүүшээ болооч тэнийг юм хүн ярьцдаг гэж байгаа ч. Эдгээр өвөнд оронч гэж байхгүй л ах л та. Тий. Тэгээ энэнгээр байж агаад үдээс хойш уулраг гарчт юм байна. Яг хайнаан дээр бол бас юу үзэх ёстой юм те. Тэрийг бас телевизээр 21 шоугаараа үзүүлээд манайхан ч дулаан оронд ер нь зорддог шүү дээ тий. Тэгэхээр эн чинь одоо бас энэ бол өвлийн үйлрэл ингээд байгаа. Мөнхийн дулаан байдаг газар тэгээд сармагчингийн юм арал үүд юм байна. Энийг л үзтгэл юм байна л да. Хөөх юм аа. Энэ нөгөө 1000 гаруй арлынх нь нэг юм байна тий. Энэ ингээд нэг хоол өгчих юм бол ерөөсөө дагаас халдгүй гэсэн. Тэгээ эдгээр чи бас аюултай хүний тортой юм энэ төр шүүрж зугтна. Эдгээр чи бас дайсан. За тэр бөөсөө түгээл идэж юм да мөн. Ариун зөөр захад хэрэг алга. За тэр яг л одоо нэг аратны хууль л та. Тэр толгойлогч байжгаад хүч чадал нь багдаад тэгээд дараагийн залуу одоо сармагчнда зодуулах юм бол сүргээсээ хөөгддөг. Нөгөө хаан байсан хүн боол болно гэдэг зүйл юм байна. Сармагчны арлна хятадын хамгийн том зэрлэг макака сармагчны дархан цаазад бүсийн нэг бөгөөд хэдэн мянган сармагчин чөлөөтэй амьдардаг. Тэд хүний дэргэд ассан ч зэрлэг төрхөө алдаагүй, өөрсдийн дүрм, нийгмийн бүтэцтэй амьдардаг нь сонирхол татна. Энэ газар зөвхөн амьтнаараа бус чирэнгэн ойн амьд экосистемээрээ онцлог. Өндөр модод, орон гургамал, шувуудын дуу, далайн чиглэг салхи гээд бүгдийг нэгэн зэрэг мэдэрч болно.
Энэ уянгаач ёстой нэг айдгүй хүн юм аа. Өчигдөр тоттой үнсэлцээд өнөөдөр сарвчаа үрдээгүүрээ гүйлгээд нэрээ. Би бол чадахгүй байли. Нөгөөдг чи ирээ суух юм байна. Би хүлээж авах юм байна. Тэр. Оо за. За нэг жижигхэн. За. Хөөх юм бэс. Нүстэ хөөх юм байна. Ингээд хөнгөө амтан байд юм байна. Хөл гар нь ойтон байна. Йоо энэ нэг нөхөрчөнгөө. Оо яаж байгаа бэ? Оо яадаг мó харахаагүй. Намайг бүр галтаалгаа ярьчлаа. За. За. Жохо халтруулж шүү манайхаа. Тэрнээс шалтгаагүй. Аюу хөөх юм байна. Нүстэ нэг сониуч амт юм байна. Жохо. Одоо 5 шүү малнаасаа болоод хизээч айдгүй. Өөр амтнаас бол би нэг л хайгаад байдیں۔ За ялангуяа тэр муур зуурнаас бол би ч сүнс авчих штеп. Нохооноос бол гайхгүй. Нохоо л хөөрхөн. Муур одоо энэ ийм жижигхэн ийм амттаас би өөр хайгаад идэх юм. За энэ бол гай. Энэ бол нэг жоо юм. Тийм эвгүй өндөр үнэрчээ тий. За одоо бид нэр Сармагчингийн арлын шоронд ирж байна. Энд бол одоо гажууд хууль бус юм хийсэн нөхдүүд 2 сарын хугацаатай 60 хоногийн хугацаатай хоригдсон байгаа. Тэр яасан гэхээр ял сонссон, хүн хадсан, ёс бус одоо үйл хийсэн. Тэгээд ер нь ирүүгийн шинжтэй гэмт хэрэг хийсэн нөхдүүд. За лист нь энд байна. Юу хийсэн бэ? За энэ нь болохоор насан туршаагүй хүүхдийг хүчирхийлсэн. Насан туршаагүй Сармагчин хүчирхийлсэн. Жижигхэн хүүхдээ хоол булааж хийж зодсон. За энэ нөхөр 26 оны 1 сарын 23-нд одоо хоригдох газар ороод тэгээд энэ 26 оны 3 сарын 23-нд суллагдана. Яа. Хууль бол маш чанга шүү дээ манай энд ер нь. Сармагчингийн хууль гэдэг чинь амар гэдэг байхгүй юу? Юустэй мэдж байгаа мо доо энэ тэгээд одоо шорон дарснаа ер нь унтж чинь тэр. За энэ нөхөр бол одоо эндээ суугаад одоо аавын суугаад 8 хонж байна. Тэгээд аргагүй шүү дээ. Тасрал төв хөдөлж ингэж өсөрч харээж идэг нөхдүүд чи ингээ эргчлөөгөө юм ямар ч мөчргүү модонд ингээд эргчлөөгөө хасуулчаар өмнөхөр бас гонигтай байх шиг өөрхий нэг мө төмбөн дотор ус өгөө тэгээд нэг арайч нэг өлсгөөд алчихгүй нэг хоол өгдөг байлгүй дээ шаавас. Энэ бол одоо эргэлтийн зэг. Эхнэр хүүхэд нь ирнэ. Тэгэхээр одоо энд ирж уулзнаа. Эхнэр хүүхэд. Сармагчны хуультай шүү бас. Сая 25 оны 1 сард батлагдлаа шүү дээ мөрдөгдөж яваа хууль гэж. Айлган сүрдүүлсэн тохиолдолд 2 сар. Дээрэм хийсэн тохиолдолд 3 сар. Хүний биед болон бусдын биед гэмтэл учруулсан тохиолдолд 3-аас 5 сарын хоригдаар шийдэх үг бай. Хөөх ихнэр нь энд ирээд чи минь хааж байна. Хуурай аваад тэр. Бясалган дотор хуурай хийгээд аваад тэр хуурайдад гарыг. Яа. Хөрг ингэж амтэн зориулаад бас хууль гаргацсан л байдаг юм байна. Идэрмад хуулиа мэддэм уу даа чаавас. Ер нь бол гимшдэг гинэ. Одоо суллагдаад тийм ээ. Тэгээд ер нь бол тэгэл цуснд нь байт юм байна л дөө. Нэгээс 2 сарын дараа ер нь эргээл орчих гэж нөхдүүд. Тэгэл мартаал. Тэгэл эргээл хоригдтол гэж байна. Сайчид эрүүгийн элементүүд байх нь шүү дээ болжоглогнод. Яасан миний өгшөө. Яах вэ? Өвч 2 сар суучаа гараад ирлээ шүү дээ. Наагур чи амархан юм болж яа. Нэг хоригчод гарч ирсэн Сармагч. Яаж энэ таад банд ажгүй юу? Чанга шүү дээ өгш. Тэгээд ер нь ямар хөө байх вэ? Шөө ирчлөөгөө хязгаарлална гэдэг ямар байх вэ? Чи өөрөө ойлголоо. Ширэнгөө одоо дураараа явахгүй шүү дээ. Нэг юм халцгаа модон дээр л өдрийг өнгөрүүлнэ шүү дээ өвгөө. Яа. Ийм л болдог бах та. Тэгээ чи одоо яах юм? Яах. Дургу хөрүүл нахин шүү дээ хөшөөг. Сонирхолтой баримт би та нарт ярьж өгье.
За сүргийн мандаа ийм байна. 2 хамгаалагчтай, 1 ахлагчтай ингээд нэг сүрэг болох юм байна. За тэгээд 4 жилийн хугацаатай сонгуул явагдана. Сүргийн мандаад 4 жил болоод хоорондоо зодтолтоод тэгээд сүргийн манлаагаа ахаад шинээр ингээд гардаг юм байна. Тэгээд нэг сүрэг одоо жишээлбэл нэг 90 сармагчин нөгөө сүргийн мандаа чинь 40 гаруй их нэртэй юм байна. Тэгээд 40 гаруй их нэрээс хүүхэд гараад сүрэг томроод ирнэ. Тэнгүүд нь 6 нас хүрээд биеинд насмын гүйцэтгэж гэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нь сүргээс хөөгөө явчихсан юм байна. Ингээд өөр сүрэг точих юм уу, өөрөө сүрэг байгуулах юм уу, өөрөө их нэртэй болно уу, яана уу? Сүрэг дотроос жишээлбэл их нэртэй болохгүй юм байна л да. За тэгээ хөөгцөн нөхдүүд яг үгээр эргэж ирж одоо сүргийн манлаа төлөө бас үзэлцээд сүрэг авдаг нэг юм бас юм болдгийм байна. 40 гаруй их нэрийг шуугуулчоод жилд 40 хүүхэдтэй 4 жилийн дараа сонгуулийн дараа за нэг 120 гаруй хүүхэдтэй 160-аад хүүхэдтэй тэдэр нь тэгээд одоо аавыгаа хамгаалдаг юм байлгүй дээ бодвол тэгээд аав бол маш үл юм биш үү тэгээд үзнэ би одоо сүргийн мандаа болно гэж үзэх юм биш үү Хийцгүй байгаадаа бас өссөн шүү дээ тий. Тэгэхээр энэ чинь үзэж харах юмтай болохоор анхаарал тийшээ яваад үлсэх мэдрэмж бол ерөөсөө төрөхгүй байгаа байхгүй юу? Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. Ивент тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч эрүүл амьдралын энгийн жор Wovle нүүрс ус задлагч. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтмол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 ган сүүг нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Байгалийн гаралтай тусгай технологи агуулсан сүүлийн үеийн фермент Wovle Comfort Enzyme нүүрс ус өөх тосны шингээлтийг дэмжиж турах үйл явцыг эрчимжүүлж биеийг эрүүлжүүлэх онцгой бүтээгдэхүүн. Өдөр бүрийг итгэлтэй эрүүлэр эхлүүл. Wovle Comfort Enzyme. Аз жаргалын амтыг мэдэр Golden Gobi шоколадный крем. Японы арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics. Дэлхийн аваргыг дэрэгдээсэн New Julchin Tours 5 дахь удаага 70-94 техник. Аз жаргалын амтыг мэдэр
Golden Gobi шоколадный крем. Ивэн тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивэн тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивэн тэтгэгч New Julchin Tours. Мөрөөдлийг дурсамж болгоно. Алс холын аялалд хүртэл ойр мэдрэмжийг авчирна. Golden Gobi Монгол шоколад аялын амтыг улам баяжуулж байна шүү. За. Стогой юм те. Сайхан байна. Ток. Эмбэ. Golden Gobi нэ. Сая чи өгөөгүй юм уу сармагч? Өгөөгүй ш. Өгөхгүй гэсэн. Энэ өгж болохгүй гинэ. Уг нь өгөх гэж авч гарсан сармагчанд. Тэгсэн чинь хамаагүй өгж болдгоо салхаа авчдаг нэгдүгээр, хоёрдугаар. Ер нь юм л өгвөл ирэх юм байна л та. Тэр дөрөв зураг авахулж байгааг харнах нэ. Иймгүй юм. Чи ч ястаа гайснаас айдгүй айхтар хүн байна. Хаасан айнаа нарал дээр энэ далайн чандд ингээд одоо энэ Golden Gobi явж явах юм да. Ток гэж. Ток хаалганаа. Ой. За юм байна. Golden Gobi-гоо нэг бүртчихгүй байлаа. Таатах мэ. Үйл дараад их зүгээр. Одоо нэг алхаад байгаа болохоор. За хут болж ин дөө. Өдөрт нэг шоколад цагчаад харж байна. Хутарч байгаа юм шүү хөшөө. Тураагүй нэмээд очиад байгаа юм шүү. Турж өгснөөс дэлгэрч өгсөн дээ. Энэ усан дотор хүмүүс юу хийгээд байгаа юм бол? Ясаамсаа төвж байгаа юу? Ямар ч нэг юм түүгээл. Амар өндөр барилга байхгүй. Ерөнхийдөө юм. Бүр шавар тагцанд амьдэрдэг байснаа бодоход ингээ байшин барьж очиод байгаа байхгүй. Чи ямар амир идэж байна? Би одоо нэг 3 дахь. Аюу шунаг идэх юм чи. Энэ дотор нараа загаснууд байна шүү дээ. Тийм биш. Энэ дөрүүлжингүүд нь загас юм биш шүү дээ. Эндээсээ зарддаг юм бэ. Ерөөсөө ингээ бөөнчтэй загас юм өстэй байгаа биз? Хараа битүү. Дүүр. Хоол хаяад өгч шүү дээ. Эндээ баривчилж гэнэ. Барьж хийдэм бэ. За ингээ энэ далайн эргээр алхах юм хөтөлцөөд яах. Алхах юм. Энэ нөгөө юу шүү дээ одоо. Snowboard мотор голгодог талбай юм. Авгүй юм уу? Би хотлоо хэлсэн үү? Хотлоо. За би хайнааны иргэдээр нэг төгс эмхтэйтэй гүйж байна. Хэн гэдгийг та нартай харуулъя юм бэ? Ашаараа. Манай дууч уянга. Би тэр буудлын нэг давхар цаг зэрэгцээ хаалганд байгаа. Уянга. Үдэш болохоор үүдээ минь тогшооч тээ. Өглөө болохоор хөшгийг минь нээгээд өгөөч тээ. Тэгээд өгөөч тээ. Гуйж тээ. Хайнаа дээрээ солиорч. Аялал болгон өөрийн гэсэн дурсамжтай. Зарим нь үзэсгэлэнт байгалаар, зарим нь соёл, түүхээр. Харин тэдний өнөөдрийн аялал инээд хөгжилтэй мөчөөр дүүрэн байлаа. Нэг хэсэг Монгол даяар тренд болсон үгс өнөөдөр тэдэнд инээд хөр бэлэглэж байна. Энэ бол зүгээр нэг илэглэл биш, хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацааг дурсамж болгон үлдээж буй мөч юм. Дараа бид хаач байсан энэ бичлэгийг хараад тэр үед үнэхээр хөгжилтэй байжээ гэд инээмсэглэн ярих болно. Байна их талаад ингээд хөл дүрээд уснаас ингээд гар үрнэ гэдэг чинь сайхан биш үү? Ер нь тэгээд нөгөө юу вэ? Одоо сайн гоё юмны нэг бол яхаар уус те. Тэгээд энэ их далаа одоо ус хичнээн давстаа шорогч ус ямар их хүний амьдралыг залгуулж ямар их олон хүний нүд баясгаж шин те. Тэгэхээр үнэхээр одоо биширмээр үнэхээр бас энэ далайн одоо хүүч гэж байдаг бол одоо энд ингээ мэдрээд явж гин да.
Ингээд саняаны эрх бодлоо юу юм байна одоо. Номхон далаа эргээр хүрээлэгдсэн. Номхон далаа маань энтгийн далаатай хамт ингэж хүрээлж байд юм байна. Энтгийн далаа номхон далаа хоёр нийлдэг хэсэг нь бас жоохон хол байдаг юм байна. Тэгээд өнөөдөр саняаны эрэг дээр ингээд сөрөлжт хоёр бас нэг сайхан дурсгалтай мөчийг өнгөрөөж байна. 25%-ында баярлалаа. 21,000 шоуг үзэж байгаа үзэгчтэй бас баярлалаа. Бид хоёрыг дэмжиж байгаад гоё юм үзээд яваад байгаа болохоор өсөхгүй байгаад байгаа. Нэгдүгээр хоёрдугаарт ер нь бас энэ жоохон дулаахан болчоор хүний идэх хавтад тийм их төрхөө болчдөг юм шүү. Хүүтэн сэрүүнд хүн нөгөө хүчээ нөөцдөхийн тулд сайн иддэг, халуун хоол иддэг. Халуунд бол хүний хоол идэх хавтад бас тодорхой хэмжээгээр буурдаг юм байна. Тийм болохоор ер нь жоохон хоолны хавтад буурсан байна. Тэгэд нөгөө анханасаа нэг жоохон сойдсон чинь тэр юм уу? Ер нь жоохон ходоод багассан юм шиггүй л ингэ жижигхэн багассан юм шиг. Тэгээ нэг юм салхи нь бол ингээд байнгын өгүүлэстэй шүү дээ, тий. Үнэртэй гоё нэг тэр агаар нь үнэртэй, ус нь үнэртэй, ургамал нь үнэртэй шүү дээ манай монголчууд. Энд бол далаа үнэрл үнэрт нүхэхээс биш далдуу модцод бол үнэргүй шүү дээ. Тий, ямар ч үнэргүй. Энэ нэг өвс ногоон дотор одоо хүн уг нь харшил хөдлөөд үхчимээр байхад ямар ч тийм үнэр байхгүй. Тэгэхээр бол эх орноо сандалгүй яах вэ? Далаа хичнээн цэлгэр сайхан уужин байлаа ч гэсэн бас нутгаа санаж байна санаж. За сөрөлтгөн зүрх мөрөх зурж л онгоонд оров. Бэлэр нэмхий хий. За чи өстө онгоонд оров чи хин дээр хэнийг нэмж онгоонд оров. 4 сарын 22 ингэж. Би ерөөсө ганцлан бичдэг штэ. Лүд. Опера. Опера. За, ийм л бичдэг юм. Бид хоёрын сэтгэлдээ юм биш шүү. Далаа эрэг дээр өнөөдөр ирж байна. Дандаа голдуу төвөөр зураг авалттай ажилтай нөгөө нэг аялал хийх маршрутын дагуу яваадсан. Өнөөдөр бол эргийн аялал хийж байна. Гоё байна. Бас сайхан эрэг байд юм байна. Гэтэ яг зүгээр бусад аялал жуулчдын бүс орнуудыг бодоход би чинь нэг жоохон тиймэрхүү дүү юм уу гэж харагдлаа. Зүгээр хөгжлөө. Бусад орнууд ч бас амар бичдэг шүү дээ. Тайланд, Макао энэ ч. Энд бол одоо яг хөө тэгтээ тэр төвөөр бүр гоё бичүүд байгаа л байх л да. Тэгтээ ямар ч гэсэн гоё байна, салгисэвлзээд зөөлөн торгон хэлсэн дээр хөл нүцгэн алхаад дураараа алхаад цэлхээс л авчин байр цэлхэг. Би энийг одоо хэдэн жилийн өмнөдөө бас баг 5-6 жилийн өмнө 4-5 жилийн өмнө нэг Америкээс авч ирсэн. Их нэртэйгээ явж ирсэн. Тэгэд энэ мак над бүр томдоо шолхоогоод идэгээс байхгүй юу. Тэг чи одоо яг гой дүүрдэг болчлоо. За одоо ч үнэхээр залхуу үрж байна. Мэдхгүй. Энэ ер нь оюутан цагаас хойш ингэж өлсөөг юм байна бүр. Бүр үнэхээр шураг сулраад. Оюутан насоо миний залуунаас. Тэр чи одоо тэгэл оюутан байхдаа амар ч нэг авсан загаснуудаа одоо энийг ялгаж идэг тийм тэнкэл болох. Ингээл нийлүүлээл. Бодоо угаах шаардлагагүй. Нэг ёсыг утаж давс хийдэ. Ахлаа хоолоо галтар тавьчих.
Йоо хэвээ. Энэ ихнэр яаж ингэж өдөр болгон янз янзын энэ хоол хийдэг. Заримдаа өөрхөө манай ихнэр өөр хоолны менюг болчлаа гэж сууж идэг өөр аргагүй юм. Орч ирсэн. Нэг хідэн горхоо бослогож идээд будаатай. Тэгээ зүгээр гэвтэх юм яах. 2003 онд соёл урлагийн сургуульд элсэж ороод тэгээд би чи нэг төрөвчлснээр хөвсгөл студид гээд 2006 онд төгссөн. Тэгээд оюутныхаа байранд би бол өглөө болгон 5 цаг цэрдэг оюутан байсан. Тэрийг бол сойсын оюутны дотоороор мэднэ. Би орой сургуулаасаа багадаа нэг 9-10 гэж байранда ирдэг оюутан байсан. Би хичээл мэдхгүй тасалж үзсэн юм уу? Би тийм оюутан байсан. Өглөө би 5 цагт босоод явна. Очоод би этюдээ бэлдэнэ. Замаараа хэрэглэх жижиг хэрэглэл энтрээ бэлдэнэ. Одоо би бодож байхад энэ засгийн газрын ордны артлын саад чинь хашаагүй байлаа шүү дээ. Тэн дотроос би мод зод гişүү мишүү хуглаад урц мурцтай этюд хийхдээ тэгээд аваад очдөг ус. Тэгэл кордон цаас цуглуулаад янз бүрийн этюд хийхдээ хэрэглэнэ. Би үнэхээр хичээнгүй оюутан байсан. Тэрийг бол одоо мэднэ. Төгсөх курс рүүгээ ороод эхэлсэн чинь бас янз бүрийн ажил хийж эхэлсэн. Аав ээжтэй бас нэг мөнгө төгрөг нэхгүй дэм болчих юмсан гээд. Би ятам зарим хүмүүс мэддэм аа би нэг ярьсан. Би чинь 3 дугаар курсээс эхлээд одоо төгсөх курсээс эхлээд Mobicom-ийн эротик өгүүлэлэг уншдаг байлаа шүү дээ. Тэр нэг студид ороод аахлаа суучих шүү дээ. Л гэж суучихна. Янз бүрийн ингээд юм богино өгүүлэлгүүд ирдэг байхгүй юу. Тэгэнгүүт одоо энэ манай дээдлийн курсын эгчнэр тоогийн эгч одоо энэ улсын драмын эрдмийн театрын тогтогч аргал за тоогийн эгч одоо энэ нэг пароди хамтлагийн Нямках Батүлэг дуурайгаад идэг. Тэр бид нар чинь ингээд эротик өгүүлэлэг уншин. Тэгээ нэг өгүүлэлэг нь 16,000 лөө 8,000 төгрөгөөр ч лөө бодогддог байсан. Тэгээд байж байгаа л нэг очихоор нэлээд өгүүлэлэг уншиж чинь. Тэгээд тэр нь нэг 40-50,000 төгрөгийн цалин болчдөг байхгүй юу. Тэгээд тэр маань их буухгүй уднаа. Байс гэдэг юм Нямках руугаал ахаа нөгөө мөнгө маань хизээ орох гэж байна. Одоо орноо л гин энэ одоо Нямках нөгөө авчаад үрээд идэг байсан юм уу. Их л удажиж заримдаа ордог байсан. Тэгээ би чинь ер нь тэгээ төгсөх курсээсээ ээж аваасаа мөнгө авах байлцсан. Гар утас өөрөө авч барайл нэгжээ хийгээл 99 81 22 29 гэдэг дугаартаа анх олоод 33 10-та. Тэгээ жоохон ажил төрөл хийгээд амьдрал сайжирсан чи Unitel-ийн допинг гэдэг нэг үйлчлэг гарч ирсэн. Тэрнээс 88 20 40 гэдэг дугаар аваа сүлжээ харгалцахгүй тэр чи 20 төгрөгөөр ярьдаг байсан баха. За ингээл одоо амьдралтаа залгасан. Тэгээ оюутан байхдаа бол би багш нарынхаа итгэлийг алдгүй, тайсны яриа, тайсны хөдөлгөөн, за тэгээд ардын багш Гамыг багшийнхаа мэрэгжлийн хичээл дээр, за дуулах хурцын одоо гавьяач жүжигчин Цэцгээ гэдэг одоо Дөрийн театрын дуучин байсан одоо багшийнхаа хичээлийг тасалдаггүй ийм оюутан байсан. Тэгээ намайг дуулаачийн багш маань 2 дугаар курс байхад сөрөлтөө чи ерөөсөө дуучин болоо. Дуулаачийн ангид орчих. Багш тэгэхэд оперт бас юу яадаг вэ? Дуулаачийн ангид хэд оюутантай бас хичээл ордог байсан. Одоо энэ төмөр сүх өнтер гэдэг одоо байт юм да. Тэгээ би тэр ангидаа чамааг ингээд авчи. Тэгээ чи ингээд дуучин болоо. Ерөөс дуулаачаар сараадах. Тэгэл би чинь нөгөө нэг юугаа бодох вэ гэхээр би гараад ажлын байргүй байхгүй дуулаачаар төгсөхөд. Жүжигчнэрээ би төгсөх юм бол хөвсгөлийн студид очиж ажиллах ажлын байр бэлэн байхгүй. Тэгээ бидний яасан гэсэн чинь эхний 1 жилээ та нар өөрсдөө төлбөрөө төлчихөө гэдэг. Хөвсгөл одоо боловсон хүчин бэлдэж штэ театртаа. За 2 дахь жилийн төлбөрийг 50% аймаг шийднэ. Аймгийн одоо засаг даргын намын газар шийднэ. 3 дахь жилийн төлбөрийг бүрэн аймаг шийднэ. За ингээд 3 жилийн дараа сургуулаа төгсөөд хөвсгөлийн театрт ирж ажиллана гэсэн ийм гэрээтэй явахгүй юу. Эхний жилийн төлбөрөө хийлээ, 2 дахь жилийн төлбөрөө
талын хийгээд хүлээсэн чинь аймагаас төлбөр ордгоо. Тэгээд Хөсгөл студийнхны төлбөр орохгүй байна. Хичээл орохгүй морохгүй болоод явчлаа. Тэгсэн чинь ерөөсө та нар энэ жилийнхэн төлбөрийг төлчих. 3 дахь жилийн чинь төлбөр дээр бараг л нэмэж өгнө гэвүү. Оюутны байртай чинь хамт оюутны байраа чинь төлөйч гэдэг л. За ингээ 2 дахь жилийн төлбөрөө төлөөд 3 дахь жилийн төлбөрөө огт бид нар төлөхгүй гэж бодоод намар хичээлдээ ирсэн чинь л баларсаа аймаг одоо энэ төлбөр шийдэж чадахгүй нэ. Та нар одоо өөрсдөө ингээд сурцгаа. Тэгээ төлбөрөө төлөөд. Тэгээд бид нар гэхдээ заавал Хөвсгөлийн театрт эргэж ирж ажил гэхгүй мөр мөрөө хөөгөө дуртаа нэрэд дургуун тэгээд явцгаан үзгээл. За ингээд 3 дахь жилийн төлбөр академи ээж аваагаа шалгаал. Тэгээд чи манай ах чинь бас их сургууль сурдаг. Ингээл 2 хүүхдийн төлбөр ээж аав минь төлнө өрхий. Тэгээд оюутныхон дотор байрны төлбөр. Тэгээд дээр нь нөгөө Керман хотны мөнгө хоол унд гээд. За ингээд 3 дахь жилийн төлбөрөө төлөөд төгсөөд бид нар 21 хоёулаа суйст орсон. Тэгсэн чинь явж 6 оюутан төгсдөг байхгүй юу? Ингээд 6 оюутнаас Хөвсгөл рүү 3 нь явдаг юм. 3 нь болохоор Эрдэнэтийн амар төвшингийн шинэ нод гэдэг нөхөр Эрдэнэт рүүгээ шууд яваад ирдээ. За бэлгүүтэй болохоор үндэсний телевиз дуу оруулагчаар яваад ирдэг. Одоо үндэсний телевизийн дуу оруулдаг. За хэрвээ та нар анзаарах юм бол дуу оруулсан Батбол бэлгүүтэй гэдэг ингээд явж байдаг. За сөрөлт яасан гэсэн чинь 3 сард нь бүх урлагийн сургуулиудын дунд зохион байгуулагдсан театр шинэ үе уралдаанд шүгшээний ампиш тэр чинь 2 дугаар курстэй 3 дугаар курстэй одод огшгоос өмнө гээд Нямдаржийн зохиолыг ажиллаад тэгээд шилдэг эрхтэй дүр аваад шинэ үе продакшнд ажиллах эрхтэй болдог байхгүй. Ингээд Хөвсгөлийн театр яваагүй шууд хошин урлагийн шинэ үе продакшнд 2006 оноос эхэлж би ажилласан. Хүрлээ ах ингээл гарсан. Шадвын дорд сүрэн буюу дооё ахтайгаа. За тэгэл ингээл амьдралын явц чинь зөндөө үйл явдал болол ингээл явсаар агаал 10 жил шинэ үед ажиллаа. Тэгээд би Мөрөөдлийн театр руу Отгойгч, Гамбаах, Сөрөлт 3 орсон байдаг. Намайг Самнадын Жавхлан ах шинэ үе продакшны нэг тоглолтод орж байхдаа миний дуулахыг сонсчод "Бояаха наад хүүхдээ сайн дуулуулаарай. Дуулах юм бэ шүү наад хүүхд чинь" гэд тийм үг хэлжсэн шүү. Би чинь тэр агуу хүнээс Монголын үнэртэй салхих миний найз маань ингээд сургууль элсэж орохынхоо өмнө ингээд телевизээр хараад шүтэж явсан агуу хүнээсээ тийм үг сонсоод би чи урам аавн үсттэй. Тэгээд багш маань намайг бас оюутан байхад дуулаачаар сур гэдэг байсан юм чинь ерөөсөө дуулна гээл. Тэгэл намайг их боломж олгосон. Шинэ үе тоглолтынхон төгсгөл болгонд мюзикл ихтэй үргэлж надад одоо ганцаараа дуулах боломж олгодог байсан. Тэгээд би тэр боломжийг алдаагүй харна. Амны одоо хишгтэй золиг байгаа юм л да бас. За хоол айтайхан болчлоо. Хоол идлээ. Тэгээ миний хоолыг харах юм бол одоо бас зарим хүний бас хоол идэх нөгөө аппетит нь унчиж магадгүй. Тийм болохоор би камера унтрааж агаад одоо хоолоо идээ да. Одоо яг л айгүй бол энэ нэвтрүүлэг маань тэгэл бас хоол ундны цагаар л гарах байлгүй дээ, тийм ээ. Миний алж их төвөгтэй хоол болно. Юуг нэгтүүлч, давсыг нэгтүүлч. Би загас хийж чинь давс хийдэг буруутлаа л та. За ингээ. Шүлийн насгаад өөр ус хий. Энэ ямар ч аргагүй боллоо. Бүр арай л давстав. Сөрөлт миндээ юу л хийж идээд байна да? Хоосон хонохгүй гэж үзчихэл байна да янз нь. Аргагүй дээ, хийж тасаагүй мэдэхгүй хүнсээр хүний галтгоонд хоол хийнэ гэдэг амаргүй үз. Харин тийм ээ, эн чинь өлөн нойтын их явахарчуд ингээд эргүү балаа болдсон юм шиг шүү дээ. За одоо бол энэ гоё болчихноо. Энэ харин бүр цуу юун давсандаа ихтүүлэхгүй одоо. За энийг нэг ахаад нэг жижигхэн пур хэлгэж. За ороо минь дээ. За нөгөө жоох ачаалтаа явж ийн л та бид нар одоо нөгөө ингээ эндээс чинь хөдлөөл нэг газар руу очихт чинь бас дор хаяж нэлээд 7 км хурдны замаар явах юм байна.
очтлоо машин дотроо бас зарим үедээ ирж яхад энэ төгжрлээ сая тий. Тэгээ ингээд биднэрт бас замд бас их олон цаг зарцуулагдаад байна л да. Биш тийшээгээ юм очиж үзэж хараад зураг мурга авах гэл ингээд тэгээ нөгөө нэвтрүүлгийн баг маанч тэр оролцогч хоёр маанч тэр бит хоёр ингээд юм бас бах ядарлаа. Өчигдөр би бас нэг хоол хийгээд илүү гараад хөрөгчөндөө хийчихэд гараад ирсэн. Өнөөдөр бас тэрийг халаач гэдэг ер нь хоолоо хийж одоо амжихгүй тий. Нэвтрүүлгийн маань одоо 21 мянгат ивент итгэж оролцож байгаа компаниудаа баярлалаа гэж хэлье. Бас бидэнд бас ирчүүч хайрлаж бас өдөржингөө хоос явахд бас нэмэр болж байна үнэхээр. Одоо Солонгосын Bubble брэнд амар жимсийг уусан тул бас ингээд өдөржингөө явлаа. Бас амаргүй чанга байлаа. Хүнд чинь бас хоол бол хоол тийм ээ. Тэгэхээр хоол бол идэх маш чухал. Тэгвэл энэ бүтээгдэхүүнүүд бас үнэхээр одоо өдөржингөө явахд нэмэр болж байна. Баярлалаа та бүхэндээ. Мөн New Tour жуулчныхаа компанид баярлалаа. Олон сайхан гоё үзэг харах байдаг юм байна. Тэгээ бид нар бас нөгөө олон цаг явж байгаа учраас өнөөдөр бол бас нэг жоохон төгжрээд нэлээд ачаал бид нарт өгчлөө. Тэгээд та нар маань сайхан амраараа маргааш цөмөр уулзцгаая. Хоолуун цайтай үед ч аялангаа зураг авалтанд оролцоно гэдэг амаргүй. Харин хоол унд тааруу өдрөөр урт зам туулж зураг авалтаа үргэлжлүүлнэ гэдэг бүрч хүнд даваа. Уянга минь үнэхээр ядарч. Одоо жаахан амар даа бүсгүй минь. Хоол идж байгаагаа зурагтныхнаас гуугаа тэгэд оруулсангүй. Тийм сайнгүй хоолуулсан. Тэгээ би ч нөгөө одоо тоглолт өгч байгаа болохоор жингээ жоохон хасахгүй бол одоо нэг тайзан дээр нэг жоохон ёс зүг гоо зүг болох гэдэг. Тэгээд сайхан эрүүлэр турахад бас энэ Солонгосын Bubble брэндийн нүүрс ус задлагчийг одоо би хэрэглээд байгаа. Тэгээд хүмүүс ч гэсэн бас айгүй хэрэглэдэг болсон юм билээ. За, яалаа гэнэ тэгээд. За тэгээд өндөж амрахгүй. Унтна. Шууд хоол идчих хөвтгэр бас жоохон тийм байна. За сөрөл шавийнхаа амрыг ирье. Одоо ойр битээр бас нэг уулзалтаагүй байсан чинь чи алс олын хайнаа наралд байгаа юм байна. Гэхдээ бас ер нь бас хэцүү нөхцөлд байгаа юм байна гэж багш нь ойлголоо. 21 мянга гэдэг чинь 21 төгрөгийг амьдралдаа хүргэнэ гэдэг нэг юм хатуу зарчим байдаг гэж ингэж ойлгодог. Гэхдээ чи бол бас мөн төсвөр төвчээртэй үе юм чинь тэрнийг бол бүрэн дүүрэн даваад гараад ирнэ гэдэгт би багш нь итгэж байна. Одоо чи витер чинь нэг нутгийн хоёр хамгийн одоо хүйтэн цэг далайн эргээс хоёлаа амьдралаа эхлүүлсэн ийм улс. Тэгэхээр бол хөсгөлийнхэн бол одоо төвчээртэй ийм хүмүүсээ. Тэгээд багш нахаа ойрд нэг цаастаа зурлалдаал нэг өвчтөө номын ажиллаа хийгээл ингээд сууж байна. Тэгээд бас нэг одоо манай чинь юуны ном орчуулгын ном найруулагчийн ур чадварын чиглэлээр их ховор штэ. Тэгээд Поповын найруулгын цогц шинж гэдэг энэ номыг ордоо орчуулад ингээд туужийн завгүй хаяа тэгээд театр руугаа очил завсарч хөлөөнд нь ингээд сууж лээ. Тэгээд би чиний ээж чинь эрдэнтэн хүн, номын хүн, танаа аав чинь бас их номон дуртай, ном их уншдаг ийм хүн. Тэгээд би боддог штэ ер нь бол. Тэр би чинь залуу байхдаа өлсгөөрөө ном уншдаг байсан. Ном их тижэл болдог. Одоо хоол идэхээс илүү ном уншихад бол тэр шим тижэл болдог. Гидсэнд ч тижэл болдог, тархинд тижэл болдог. Тэр цаг хугацаа хормхон зур өнгөрхөн тэр хугацаа өнгөрхийг юус анзаардаггүй ийм л байдаг. Тэгээ одоо би чамаага тэр алс холд байгаад нь бас санаа зовж байна. Тэ. Хүний нутагт нэрээ бодоорой. Төсвөр төвчээртэй байгаараа. Чи ч бол бас яг бас нэг бүх болъё гэж бас нэг зорж исэн хүн шүү дээ. Тэгээ бид манайх сүүст жүжигчний анги шалгалт авахдаа чи чинь спортоор хичээлдэг билүү юу гэж ингэж дандаа асуудаг. Энэ бол дандаа жижүүрийн асуулт байдаг. Гэхдээ эн чинь цаана их ач холбогдол. Чамаагаа гэсэн чи бүр амар гой санагдаж байна. Яа энэ
хүн байхгүйсэн бол биеийн мэрэгжлийг эзэмшээч үгүй ч үү тэгээд өдий зэрэгтэй яваач үгүй ч үү 2003 оны хавар математикийн гүн зөвлөсөн сургалтаа 3 дугаар 10 жилиг төгсөөд би юу хийх вэ? Ямар сургуульд орох вэ гэдэг. Гэхдээ би урлагийн хүн болно гэдгээ эрт шийдсэн байсан. Гэхдээ би яг үннийг хэлэхэд улсын шалгалтаас үхтлээ ажилласан. Тэгээд би тэр жил соёл урлагийн их сургуулийн конкурс болон жүжигчний анги авна гэхэд миний багш ирж ирсэн байхгүй юу? Би тэгэхэд одоо багшаа таньдгүй л байлаа л та. Нэг тийм юм нүдний бордоо юм наранд гарахаар борд туяатай болчдөг юм нүдний жилтэй нэг тийм юм намхан багш ирсэн. Тэгэл яана тэнцдэг болоо тэг чи одоо 30 гаруй хүүхэд шалгалт өгсөн. Их цөөхөн оюутаа авах юм блэ гэл ингээл яригдчихсэн. Тэгэл миний багш намайг тэнцвүүлсэн. Тэгэд би улсын шалгалт математик монгол хэлний улсын шалгалт болохоос өмнө соёл урлагийн сургуульд би тэнцээд орчихсон байсан. Яа. Тэгэл миний багш нэг сойсын 110 гээд баг тайз гээд одоо би энд өрөөнд орж ирэх баг тайз гээд рилсэн. Би сургууль дээр их хонж хичээлээ хийдэг тийм оюутан байсан байхгүй. Тэгэл багш ялангуяа энэ мэрэгжлийн хичээл чинь ингээ 1 дахь 3 дахьт юм уу 5 дахьт ингээд орно. Тэгээ заавал одоо нэг итүүд ингээд бэлдсэн байх хэвээр. Тэгэл ингээд бэлдэж байгаа л би чи шүн хоноол өглөө ингээд нойрмог ингээд хөшигний ард тэр чин 110 ингээд яг тайзан дээр ороод алхаад ингээд танхим руу ордог байхгүй. Тэгээ яг ингээд тайзан дээр гарахын өмнө яг энд юм тийм хонгол үүдэг. Тэнд л би тэгэл одоо юу чин өмөрсөн юу ч дэвсэн их л хэцүү юмнууд нөмөрж дэвсэж унтна. Тэгэл хөрхөө багш нөгөө нэг цагаан сармараар би чин заримдаа харьж чадахгүй штэ хөрхөө. Тэгэл сар шинийхаа ингээд нөгөө нэг тавгийн нөгөө нэг мах захнаасаа энэ төр ингээл өш лам гончих хөлрөө өшгөлөөл багш ус өглөө аяг өштэй амар иртэрнэ өш босооч хулгаач чинь гэл тэгдэг байхгүй багш юус хулгаач мэн гэдгийг өш хулгаач чинь босооч гэл тэгэл маа гэл надад ингээл өөр юм одоо өөрөө ингээ өдрийн цайгаа ингээд бас багш гэрээсээ сар шинийн дараа боорцог буудсхан тэр махнаас авчин тэрээс илүүчилж өгдөг байсан байхгүй тэгэл багшийнхаа тэрийг одоо өгсөн юмыг ийшээ модон руу ч юм уу нэггүйгээд нэг юунд халуун цайнд халуун усанд ингээд дэвтэж идэл тэгэл би хичээлдээ ороод суучдаг байсан. За үргэлжлүүл ямар гоё би их хөрхид. Аав чинь чамайг хатгалд чөлөөт үхийн секцэнд аваачиж оруулаад тэгээ аав чинь тэрнийхээ төлөө хүүгээ хүргээл одоо явдаг байсан. Би тэрийг мэднэ. Аавтай чинь бас бид нэр ойрхон уулзаж бас их дотн харилцаатай байсан. Энийг одоо бас лавг цогтойгоо би их дурсан санаж байна. Өөрөө манай лавг цогч бас их номонд их дуртай хүн байсан. Армаанууд маш их уншдаг, тий? Ийм хүн байсан шүү дээ. Одоо тэгээд би энэ ном бол эрдэм байд юм аа. Хүний нутагч одоо өлсвөл номоо уншаарай гэж би ингэж хэлэх гэж байгаа юм. Тэгээд би сүйс сурч ирсэн одоо тэр он жилүүдийг би одоо сайн санаж байна л да. 2003 онд би одоо Хөвсгөлдөө очиод жүжигчний ангид оюутнууд шалгаж аваад чи тэнцэж 10 хэдүүлээ Хөвсгөлийн студ гэж ингэж орж ирсэн. Тэгээ орж ирээд чи чинь манай оюутнууд чинь 2 игнэ болоод суудаг штэ. Чи болохоор зүүнний магнад суудаг. Тэгээ чи яагаад ингэ сууж байгаа юм бэ гэхээр би чинь Дамжин аврагын нутгийн хүн штэ. Дамжин авраг чинь зүүнний магнад босдог гэлээд тэгдэг. Нэрээ тийм л дээ гэд би одоо ингээл чамаага урамшуулж одоо хөөргөж их юм ингэж байсан. Тэгээ маш их зүтгэлтэй. Тэгээ тэр хамгийн зүүнний магнаас суунагдаг чинь багшийн үгийг хамгийн түрүүн сонсдог. Багшийн үгийг хамгийн тусгаж эргэцүүлж ингэж боддог, шууд хүрдэг юм байдаг шиг байгаа юм. Бас спортоор явсан. Өөрийн бол бас өөрөө тийм шатруу хүүхэд штэ. Тэгээд энэ чанарын ч та сурахт нэг сайхан нөлөөлсөн юм тэмцэлтэй. Жилээс жилд одоо бүтээлээрээ өсч авьяа сурч дураараа өгжиж ингэж Монголын ард түмний хайртай сайхан жүжигчин, сайхан уран бүтээлч болсонд багш нэг баяртай явдаг. Тэгээд мөнгийг бол одоо хүргэнэ гэж нэг юм бий. Тэрийг одоо хүргэж тэгээ би ядрахгүй, өлсөхгүй, зүдрэхгүй ингэж тэр хоногудад тийм чадвар
тийм төвсүр төвчээр, тийм эр зөрөг чамд байгаа гэж би багш нь итгэж байна. Ямар гоё. Ингээл одоо би чинь багшийнхаа стол зүүн гар талаас салдгүй оюутан байсан байхгүй юу. Тэгэл би ч бас ангийнхан дарга тэгэл багш надад ингээл за ангийнхан чинь ийм бэ. Тэр хүүхд чинь хичээлдээ ийм бэ. Надад ингээл бүгдийг ярьдаг. Аав ээж чинь яаж байгаа вэ? Ингээл стамины тэнгэр гэж хэлж болох хүн юм баггүй юу хөрхий. Тэгээ одоо тэгээд боёх тэгдгийг багшиг. Миний багш чинь ингээд арга шиг жижигхэн биетэйч аргал шиг олон шавтай гэж. Тэгээ би тэр олон мянган шавынх нь нэг нь нутаг ус гэж шүтээр их гоё ойртон багш минь шав минь гэж жаам. Тэгээд ингээд чамаага чи минь гэдэг үгийг би багшаасаа сонсож байгааг байхгүй юу болно. Тэгэл дандаа л над шүүмжлэлтэй л ханддаг хүн байхгүй юу. Тэгээд энэ гоё үгнүүдийг ингээд багшаасаа сонссон чинь амар гоё санагдлаа. Хичээнэ шавна сайн уран бүтээлч болохын төлөө одоо багшийнхаа заасан тэр зүйлсийг үргэлж одоо бодож эргэж харж явдаг, хичээдэг. Би чинь Монгол Улсын ардын багш, урлаг судлалын ухааны доктор, профессор, Монгол Улсын урлагийн гай сэтгэлтэн, найдангийн гай хуйг гэж хүний шав шүү дээ гэж үргэлж дотроо баярлаж бахархаж явдаг юм аа. Тэгээд яг л би одоо ээж авийнхаа гар дээр ирсэн, багшийнхаа гар дээр ирсэн болохоор одоо юу ярих вэ би энэ агуу гайхалтай үнтэйгээ болол. Хэвээ их баярлалаа 25 дугаар зурагтайхан маань их гоё сайхан сюрприз одоо гинтийн бэлэг барьлаа. Багшаас минь очиж ингээд яриа аваад багш тэгээд яг энэ номынхоо өрөөндөө л ингээд сууж идэх. Номынхоо гэгээ өргөнөөс одоо шавьдаа сайхан зөвлөгөө өгч сайхан хуучин дурсамжийг одоо яасан баярлаа. Тэгээд багштаа маш их баярлалаа. Үргэлж шавнарынхаа шинэ уран бүтээлийг ирж үзэж цаг заваа зориулан ирээд хүнтэй зөвлөгөөгөө өгч ингэж ажиллаараа тэр чинь хэтрээд шүү. Энэ чинь худлаа биш шүү. Тэр чинь болж ин шүү. Чи энийг юу гэж бодож ажиллаад байх нөхрөм гэж ингэж байдагт одоо багштаа маш их баярлалаа. Уртнаас лж таам нэрүүлэнх одоо шавнарынхаа дэргэд олон жил сайхан нөмөр төчгтэй яваарай гэж одоо шавн өсөх байна даа багшаа. Хайртай шүү. Өө зайлиг бүр амар гоё болчлаа. Хүний амьдралд мартагддаггүй хүмүүс гэж байдаг. Тэр дундаа багш гэдэг хүн зөвхөн мэдлэг өгөө зогсохгүй, итгэл өгч, зам зааж, заримдаа өөрөөсөн ч илүү итгэж явдаг нэгэн байдаг. Олон жилийн өмнө оюутан байсан тэрл өдрүүд. Өнөөдөр дурсамж болон иргэн ирж, багшийнх нь халуун үг зүрхэнд нь дахин хүрч байна. Сөрөлтөд энэ үгс зүгээр нэг ерөөл биш, замналынх нь эхлэл, итгэлийнх нь баталгаа байжээ. Тийм болохоор л энэ нулимс гонигийнх биш, баяр, талархал, бас дурсамжийнх юм аа. Багшта эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ. Эрлийн замыг дөтлөгч газарч билээ. Энгүй уудмыг нээгч хаалгач билээ. Ээж аваас дутуугүй ачтан билээ. Багшта улс орны хөгжлийг атгагч хэрэгэмтэн билээ. Өгтөн тосох ирээдүг зурах зураач билээ. Шинийг тайлах ухааныг чиглүүлэгч мөрч билээ. Чөнийн тэнгэрт гялалзах алтан гадас билээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchin Tours мөрөөдлийг дурсамж болгоно. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч эрүүл амьдралын энгийн жор Wovely нүүрс ус задлагч. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд.
Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуурайг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтнол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 калсуу нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Байгалийн гаралтай тусгай технологи агуулсан сүүлийн үеийн фермент Wobbly Comfort Enzyme нүүрс ус өөх тосны шингээлтийг дэмжиж турах үе явцыг эрчимжүүлж биеийг эрүүлжүүлэх онцгой бүтээгдэхүүн. Өдөр бүрийг итгэлтэй эрүүлэр эхлүүл. Wobbly Comfort Enzyme. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадный крем. Skin Life Японы арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн. Beauty Japan Cosmetics. Дэлхийн аваргыг дэрэгдээсэн New Julchan Tours 5 дахь удаага 70-94 техник. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадный крем. Ивэн тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч New Julchan Tours. Мөрөөдлийг дурсамж болгоно. Хүүе. Ээж маань шүү дээ. Сонирхолтой мэдээд болгоход манай хүү сөрөлд TV25 телевизийн нэг 21,000 шоунд оролцож байгаа гэж хэллээ. Хайнанд очсон явсан байна. Манай гэр бүл ч одоо энэ тэндгүй яваад би нэг хаана юу хийж байгааг мэддгүй шүү дээ. Явж байгаа шиг л харагдсан. Сөрөлтийн хувьд манай хоёр дахь хүү. Тэгэхээр манай гэр бүл одоо нэг гишүүний хувьд бид нэр яаж амьдарч байсан гэхээр хальт ингээд хэлэхэд одоо сөрөлт бол 1980-ад оны 80-аас 90 онд яг өсөх хөгжих үе нь бол одоо 90-ад он болсон. 90-ад оноос 2000 онд хатгал тосгонд манайхан гэр бүлээр амьдарч байсан. Энэ үед бүх юм картын системд орсон. Хатгал тосгон бол маш их өрмөц үйлдвэрэж авахын газар байж байгаад бүгдээрээ бүх хүн ажилгүй болоод дампуурчихсан. Мал аж ахуй байхгүй, газар тариалан байхгүй. Энэ үед яг вөхөр хэн овсгоотой хэн хөдөлмөрлөж чадсан л амьдрах юм цаг үед амьдарч байсан. Тэгэхээр яг манай хүүхдүүдийн нэг адил сөрөлт бид нартэй яг гэр бүл одоо яаж авч явах вэ? Яаж хоолтой байх вэ? Хэдэн хүүхдээ яаж өсгөх вэ гэж бид нар толгоо зааж явахад яг нэг гэр бүлийн нэг гишүүн тэгж нэг сургуульд ороог байгаас эхлээл сургуулийн бага насны байх хугацаанд л амьдарч байсан байхгүй юу. Тэгэхээр тэр үед бид нэр яг өөр манай хүүхдүүд 4-5 настайгаас эхлээл одоо яг адилхан 5-6 наснаас төлөм одоо бэлтгэж эхэлсэн. Дээр нь бүгдээрээ гурилаа зуурж талхаа барьж одоо гэрд за тэгээд сүүлдээ хатгалд ногоо ургадаг байхад ногоо тарьж бүгдээрээ хүнсний ногоо одоо төмөс манжин луун тэгээд Канадын өөрөөр ногоо тарьж өөрөөсөө гидсээ тижээхэнд бол бүх хүүхдүүд хөдөлмөрлөх тэнд яг адилхан газар ухаж хагалж ногоо тарьж
Тэгээд дээрэс нь тэрүүгээр хоол хүнс хийхэд бас хамтран хийжсэн. За тэгээд хоол хүнстэй байхын тулд яг зуны улиралд хөдөө яваад гишүүн, самар, хаалгаа одоо луйлаас эхлэл олон ургамал түүж ирээд тэрүүгээр хоол идэг. Одоо сөрөлч манайхаас ганц өхөр саадаг хүүхэд нь болж исэн. Ямааг бол одоо бүгдээрээ саачин тэгээд сүүгөө хөрүүлж идээ цагаагаа авахад бас адилхан хүүхдүүдтэйгээ яг ээлжээр хүүхдүүдтэйгээ ингээд дүүнэртэйгээ ах нартайгаа ажиллаж исэн. За хамгийн бас нэг онцлог зүйл бол далайн хажууд өссөн учраас бид нар загас шүүж иддэг, загасаараа хоол хийж иддэг, удаж иддэг, шүл хийж иддэг. Энэ дээр бол загас байрах ажлыг одоо хоёр том нь манай сөрөлт Эрдэнэ сайхан хоёр гүйцэтгэг нь. Ямар ч байсан байхгүй юмыг бий болгож бүтээж сурсан учраас одоо ямар ч нөхцөлд би хүүхдүүдэд итгэдэг. Ямар ч нөхцөлд ямар ч хэцүү цаг үед ямар ч бага мөнгөөр одоо амьдралаа аваад явчихна даа гэж боддог. Тийм учраас одоо 21 шоунд энд оролцож энэ байх хугацаанд бас найз нөхдөдтэйгээ хамтарч сайн ажиллаад өөрийгөө сайн одоо бие сайн бодож сайн ажиллаад зөв мөнгөө зөв засварлаад амжилттай оролцно гэж итгэж байна. Яа ёхрстэй. Ямар гоё. Одоо бас ээж бас л номын өрөөнд. Манай мөрөнгийн гэр хоёр давхарт идэг. Номынхаа өмс атсан. Стонер амар гоё юм бол байна. Ээжийнхээ ачи яандаа л гэдэг тухайдаг шүү дээ. Стонер яандаа нэр. Сая ээж хэллээ шүү дээ. Ингээд тавуулаа. Яг л одоо яг өсөх насны нэг бүгдээрээ монголчууд картын бараанд орсон. Гэхдээ миний ээж аав хоёр 5 хүүхдээ өлсөхгүй төлөө өстой. Гайхалтай хөдөлмөрлөдөг хүмүүс байсан. Саяхан нэг яриас очсон чи ээж нь өстой байнга нуур хамгаалах чи одоо ээж анхаал одоо тэр байгууллагыг Монгол Улсын их сургуулийн биологийн анги төгсөөд өөрөг даалгавар аваад одоо энэ байгууллагыг байгуул хөл дээр нь босгох гэж даалгавар аваад очиж исэн. Мойсын шинэхэн оюутан төгссөн боловсруучийн. Тэгэл тэр хүнд нийгэмд ингээл хатгал тэр чигээр хатгал биш. Монгол тэр чигээр өлсөж ирсэн шүү дээ. Тэгэхэд 5 хүүхдээ өлсгөөг юм да. Юмхнаар юм хийн. Тэр үед ингээд айлууд ясаа хайж яхад айлуудыг хаягчээсэн ясыг ингээд цуглуулад. Тэгээд тэр ясыг бид нэр ингээд болооны яснуудыг ингээд бүгдийг ингээд жижигж бутлаж сөхөөр ингээд завчаад. Тэгээд ээж тэрийг ингээд буцалгаад. Тэгээд тэр яснаас шүл гаргаж авна. Тэр шүлөөрөө шүлэн дээр ингээд царцаагаад тэр тосыг хамж аваад тэр тосоор хүүхдүүдтэй боовын борцгой хийдэг. Тэр тосоор бид нэр бас хоргол ингээд ай хөмрөөд тий тэгээд ингээд тогч байхгүй шүү дээ. Тэр тосондоо ингээд хоргол оруулж ирээд дүрээд тэгээ асаачин тэгээд ингээд дэнгээ барьдаг. Бид нар тэр ясыг сайхан угааж агаад буцтаж агаад дараа нь ингээд сайхан сорхоор ингээд нэг гоё амттай өхрийн том болооны яс чинь. Тэгэл ингээд тос амтагтаал. Тэгэл хямцаг цовдаагаар ингээд одоо цусаараа ээжтэй ингээл хоол зохиож их хийнэ. Ингээл цувдаагаар тэр цусаар ингээд гурилтаа самраал нэг гоё их хоол хийдэг байсан. Тэгэл хавгцгтын оюумагийн хүүхдүүд ингээ хатгал. За тэгээд тэр хүнд өвчин ингээ өнгөрнө. Ээж аав маш их хөдөлмөрлөнө. Бид нар бас тухайн үед хүүхдийн өмсөөгүйг өмсөж өссөн хүүхдүүд. Яг манай аав ээж чинь ингээд хатгалд анх жуулчин очиход лавгцгтын дэрж илаа. Ягаад гэвэл тэнд англи хэлтэй манай ижил байсан. Өөрөө бие тааж сурсан хүн шүү дээ. Тэгэл манайхаар ингээл гадна дотны жуулчд ирдэг. Хатгал бол тэр чигээрээ ингээд айлын хашаа энэ тэнд нурсан, сэтэрсэн, сэтэрхий гудам юм байсан. Манад ингээд жуулчд ирдэг. Биднэрт гоё зураг дарж өгөөл явдаг. Аав сүлдээ ингээл Франц руу ингээл одоо 90 хэдэн он юм бэ. Анх ингээл Франц явал хатгалаас гадагшаа явал ээж тэнд орчуулга хийгээл юм хийгээл $100 гэд
тэр үед солиулахад 45,000 төгрөг болж ирсэн. Би яг ээжтэйгээ мөрөн орж ир солиулж ирсэн. Тэгэл ингээл яг их мөнгө олно. Тэгэл нуур хамгаалах чинь хаа байсан тэр хатгалаас баруун тийш штэ. Бүр динж дээр. Тэгэд манайх бүр тэр төвд ягаан төлөөрийн гудамд байгаа. Хөөхий ээж ингээл цайны цагаараа нэгээс хоёрын хооронд бид нар лөө ингэж алхаж ирээд одоо өдөр хэдэн километр алхаад байгаа. Тэгээ хүүхдүүдтэй хоол цагийг хийж өгчөөд буцаад алхаад ажил руугаа очиод орой ахаад буцаад гэртээ ирнэ. Тэг хэдэн километр алхаж байгаа бай. Би өнөөдөр тэгэхэд ингээл нэг сурвалжлага маягтай ингээл эфирт ингээл алхахад ингээл хүлээ хатлаа гээл ёо яа гээл ингээл янцаглал шүү дээ тийм ээ. Тэгэхэд ээж аав хэдэн километр алхахдаг гэсэн. Хаа байсан гүүр тойроод бид нар дээр цуслан дээрээ ирдэг шүү дээ. Өглөө гүүр тойрж ажилдаа очиод хатгалын гүүр шүү дээ. Эгийн голын гүүрийг тойрж гэртээ ирчээд буцаад өглөө нь ажилдаа яваад буцаад оройн гэртээ ирнэ. Уу ямар тийм үр хүүхдээ гэсэн. Ямар тийм гал халуун хайр юм тийм. Хоёлоо хөтөлцөөл алхаад явчихна хөрхөө. Тэгэл аав захиргаанд ажиллана, ээж нуур хамгаалагт ажиллана. Тэгэл ингээл бид нар ингээл нэг дэрчээсэн 5 юм ингээл хонь малтайгаа үлдээл ах маань ингээл айлын том чааваас та надаас нэг хэл насаар ах штэ. Бүгдийг зохицуулаад ингээл хайгуу амьдралыг туулж өнөөдрийг хүрсэн ёстой. Тэгээ би тэр сайн түүний төрөөчийн дугаар дээр штэ. Миний ээж аав хоёр Монгол улсынхаа иргэн хүний үүргийг сайн биелүүлсэн ямар ч үсэн нийгэмд сайн 5 хүүхдийг төрөөж өсгөж өнөөдөр тэд нар хүний дэтэй явж байгаа гэж тий. Йоо бүр. Тэгтээ ганцхан миний аав биш. Монголын олон ээж аавууд яг энэ амьдралыг туулсан, яг энэ амьдралыг туулж өр хүүхдүүдэд өнөөдөр бидний дайтай болгосон. Тэгэл Монгол өнөөдөр явж байна да. За ингэж дуусгая та ирэн тий. Өнөөдөр амарлаа. Их гой сайхан аавын тухай нэг миний дуулсан дуу байдیں۔ Тэрийг YouTube-оор сонсоод тэгээд өнөөдөр ч унтах юм их гоё орой байна. Сайхан орой байна. Сайхан сюрприз байсан одоо 25 дугаар зурагтын хамт олонд хайртай багштай, хайртай ээжтэй баярлалаа. Сайхан амарцгаараа. Нартын иргэн тэгшээж ирж буцхын заагт насны игшин татаж олж ханилсан тавилан хорол тоонтой гэрийн босго давсан заяанд хос бүгч солилцож ураг барилдсан тулгуур үрсийнхээ гэгэн инээдэн дивээлж хамт жаргасан өнөгчлэн байх нойронд нь сүлж хамт тоссон өвөө эмээ гэгдэж эрхэлж хамт нялхарсан өнөр бүлийн багн ижи аав хоёр минь түүгээр ухтуулж наран манддаг болохоор хайрын сайхныг түгээдэг юм байна. Хорогдон хорогцоор саран гардаг болохоор хорвоогийн өдөр уйхан байдаг юм байна. Наран сарны хоорондох нандин энэ холбоонд надад буруу явахын учир үгүй юм аа. Дэндүү их хайранд чинь дэвж өссөн болохоор дэлхий хүртэл уярдаг шүү. Миний хоёр бурхад минь ээ. Бид бүгд гэр бүлдээ хайртай, тэднийхээ ачийг мэдэрч, өдөр тутмын амьдралын жижигхэн ч гэсэн алхам бүрт талархаж, бахархаж амьдрах ёстой. Хаяач болов сэтгэлийнхээ халуун дулаан үгсийг нэгэндээ хэлж байгаарай. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор чин зүрхнээсээ хэлсэн ганцхан үгтэй нь таны гэр бүлийн аз жаргалыг улам бүр тодруулж байдаг шүү. Яг энэ мөчөд та бүхэн ч бас хайртай хүмүүстэй сэтгэлийн үгээ хэлж, багийнхаа дурсамжийг ярилцсан тавтай нойрсоорой. Үе нөгөө нэг нийслэлийн засаг дарга нар л одоо газрыг амарч бодлого төлөвлөлтгөө ойр хавийнхандаа мөнгө төгрөгөөр энэ ингээд янз бүрийн байдлаар өгснөөс л болж байгаа шүү дээ. Ижигээр харах ойлгох чинь. Гэхдээ хэстэ үзэж хараагүй заагас юм бурхан минь. Ямар ч байсан л эзнэр нь өөрөөр нь голын таслууллаа. Тэгэл усан амттай чанга шүү дээ. За тэгэл та нар ингээд нэг сайхан охид өгөөдөл орж ирсэн. Яагачгүй охтууд нь гизээч ирээд гараад алах болов гэл. Тэгээ жилийн чөлөө аваад мэд төгсдгөө шүү. Ай тэр бүр ингээд толгойн ойроо орцсон.